олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч асан Жак Рогийн санаачлахаар залуучуудын өвөл зүүнний олимпийн наадмыг зохион байгуулж ирсэн. Зүүнний олимпийн төрлөнд Сингапурт болж манай залуучууд гимнастик болон чөлөөт бүхийн төрөлд авраг болж исэн төвхтэй. Харин энэ удаа Норвегийн Лилехаймерт өвлийн олимп зохион байгуулагдаж Монголоос тэшүүрийн төрөлд олон улсын хэмжээний мастерс Сумья алтан медаль хүртээд ирсэн. Сумья бол манай улсын түүхэнд анх удаа өвлийн олимпийн төрлөөс алтан медаль авчирч байгаа тамирчин юм. За яг одоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас манай сурвалжлагч отхон жаргал мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно. Отхон жаргалтай холбогдъё. Өглөөний мэндүргийн эрхэм үзэгчтэй. За Монголын мэдээ сууг үзэгч та бүхэндээ Чингис хаан нисэх онгоцны буудлаас үзүүлж байна. За тэгэхээр Норвегийн Лилехаймерт ноболсон залуучдын өвлийн олимпийн наадамд амжилттай оролцож тэшүүрийн төрөлд алтан медаль хүртэж, за Монголын одоо баг тамирчдаас өвлийн олимпийн наадмын анхны алтан медалийг хүртсэн манай тамирчин Сумья дөнгөж сая одоо эх орондоо болоо. За баяр хүргэе. Тэгээд энэ олимпийн наадамд амжилттай оролцож одоо анхны алтан медаль эзэн боллоо. Тэгээд баярлалаа. Анхны олимпиад оролцоод анхны алтан медальтай авсандаа маш их баяртай. Юуны өмнө намайг дэмжиж тусалсан олимпийн ороо, олимп хөгжил сан, тархины дулааны захилгаас даанч болон Ослод суудаг монголчууд тэшүүрийн алба алдар спорт хорооны эмнэлэг бус тамирчин тасалжуулагч нар бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр энэ одоогийн олимпиад бол одоо бүгдээр нь хятад, Солонгос улс, Италийн тамирчтай бас нэг баг болж уралцсан. Тэгээ багийнхан тамирчтай ер нь хэр одоо бас гар нээж гэх юм уу тийм ээ, сэтгэл нээж одоо оролцсон бол. Багийнхаа тамирчтай уралдахынхаа өмнөх өдрөний бэлтгэл хийсэн. Ер нь нэлээд нийлж бэлтгэл хийлгэсэн. Тэгээ яг одоо шагналын тавцанд гараа зогсож байгаа тэр үед ч юм уу өөртөө юу бодож байна? Зөндөө зүйл хадагцаа ингээл авчлаа гэж үдэг. Ерөөсө медаль авах зорилготойсоос төрүүлэн гэж ерөөсө төсөөлөөгүй. Чи багийн уралдаан дээр л үзээд алтандаа яаж хийж байгаа л медаль нь төрнө гэж бодож исэн. Тэгээ алтан медаль авсандаа маш их баяртай байна. Хувийн үзүүлэлтээ бол агуулсан баг тийм ээ. Ер нь уралдааны бас тэр зохион байгуулалт тэр зам талбай орж ямар байсан. Уралдааны зам талбай зохион байгуулалт маш сайн байсан. Тэгэхээр гоё байсан. Тэгээ хувийн амжилтуудаа эвцэн ахиулж дээшлээсэн. Тэшүүрээр нь хичээлээр хэр удаж байгаа вэ? Тэшүүрийн спортоор 2008 оноос хойш хичээлж байна. Энэ ширүүн дэлхийд бол манай Сумьягийн хувьд өнгөрсөн жил болсон Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадмын бас шилдэг тамирчнаар шалгарч, за тэгээд эндээс шалгарч одоо залуучууд олимпиад орох хэрэг авсан болоо тийм ээ. 13 оноос хойш 2 агштай нийл залуучуудын олимпиад бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэгээд сая 15 оны 11 сард дэлхийн цомын 2 цуврал тэмцээнд орж залуучуудын олимпиад орох хэрэг авсан. Тэгээд дэлхийн 28 шилдэг тамирчид оролцсон байгаа. Тэр өвлийн олимпийн наадмын алтан медаль гэдэг бол мэдээж хэрэг одоо манай Монголын баг тамирчдын хувьд бол одоо бас хүсэн хүлээж байсан. Ер нь одоо бас авахд хамгийн хэцүү үж гэж ярьдаг тийм одоо алтан медаль шүү дээ. Тэгээд энэ одоо бас босхийг давж өнөөдөр алтан медаль хүртлээ. Тэгээд бас тэшүүрийн спортоор хичээлж байгаа, энэ спортыг сонирхож байгаа бас үеийнхээ мөг залуучууд дандаа хөгжлөмөр. Бэлтгэлээ сайн хийцгээгээрээ багш хоёрын нийлж зүтгэсний үр дүн, хөдөлмөрийн минь үр дүн гарлаа. Маш их баяртай байна. Олимпийн авраг болоод тэр сайхан баяр тагшныгаа хамгийн түрүүнд хинтээ уулзч байна. Олимпийн авраг болоод багийнхантайгаа л уулзсандаа яг мөсөн дотор бус багуудыгаа эхний 3 дугаар гараанд гарсан болохоор бус багуудын цагийн үзүүлэлтийг хараад төглөөгөө сууж байсан. Энд бол одоо манай ард түмэн бол бүгд хэвлэл мэдээлэлээр шуугаад Сумья олимпийн авраг боллоо гэжсэн. Тэгээд хинтээ чирэг эндээс одоо олон хүмүүс холбогдож баяр хүргэжсэн баг тийм ээ. Маш их хүмүүс над руу холбогдож баярын мэндчлэгээ өргөсөн. Бүгдэнд нь баярлалаа. За манай дасгалжуулагч ингээр өгшийг урьж байна. За тэгээ баяр хүргэе. Шавья бас тэмцээн уралдаан амжилттай бэлтгэж оролцуулаад олимпийн авраг болгоод ирлээ. Тэгээ баярын сэтгэлээс үсэ. За олимпийн авраг төрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ олимпийн авраг гэдэг бол одоо манай өвлийн спортын төвхөнд одоо анхны тэр тусмаа алтан медаль авч байгаад бүр их баяртай байна. Ингээд биднээсээ одоо манай үеийн тэшүүрчдийн манай хүсэл мөрөөдөл бол одоо олимпиад орж одоо олимпийн тэмцээнээс медаль авах ийм л хүсэл зорилттой байсан. Энэ зорилгоос одоо биелүүлсэндээс баяртай байна. Манай тамирчдын үзүүлсэн одоо тэр цагийн амжилтууд энэ бүгд дээр энэ бас олон жил бэлтгэл хийсэн шүү дээ тийм ээ. Тэгээ эндээс тавьж мэдээж хэрэг зорилго тавьж явсан баг. Тэр зорилгоо бүр дагуулсан гэж ойлгож байна юм тест. Тэр зорилгоо дагуулсан. Бид өөр нь бол урдлын анхны нөгөө Инсбургийн олимпийн банк цогцолж инх төр нэг багийн тэмцээн техник байранд орчих, техник 3 дугаар байранд орчих гэсэн бодлыг бол ер нь тээж авч байсан л та. Тэгээ энэ жил бол бид хоёр ярьдаг ерөөсөө тэр холимог гараатай
Тэгээ ойрын цагаан тэмцээнд хинүүн төлөөр нэг эхний 3 дугаар байрт орё гэсэн юм зорилт тавьж байсан. Тэгээд өмнөхөр бас яг алтан медаль авчирна гэж бол бас яг зөв эхний 3-т орох гэдэг хүсэл мөрөөдөлтэй байсан л та. Тэгээд ингээд төрөөсөө бодлоо их баяртай байна. Сумыгасаа дахин нэг асуулт байна л да. Тэгээд энэ залуучдын олимп гэдэг бол дэлхийн одоо бас залуу тамирчдын хэв нэгдлийг одоо бэхжүүлэх тийм ээ тэднийг одоо хооронд нь танилцж нөхөрлүүлэх ийм одоо бас зорилго агуулсан том одоо олимпийн наадмаа. Тэгээд энэ наадмын бас олон сайхан найз нөхөдтэй болсон баг. Олон орны тамирчлаас ус их зүйлийг сурч мэдсэн баг тийм ээ. Нэлээ их зүйлийг сурч мэдэж авсан. Тэгээд 70 гаруйор нэмийн зорчим тамирчид байсан. Үнэхээр дэлхийн шилдэг тамирчид тэнд ирцгээсэн байсан. Нэлээ олон сайн мундаг тамирчидтай танилцсан. За баярлалаа. Тэгээд дараагийн зорилгыг бас сонсъё тийм ээ. Мэдээж хэрэг өөртөө том зорилго тавьж байгаа. Бэлтгэлээс ээж одоо томчуудын олимпиад орох зорилготой. Тийм. За баярлалаа. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Энэ багаараа бас амжилтаа уралцаад бэлтгэл сургуультаа базаагаад дараагийн тэмцээн уралд олимпийн наадамд өндөр амжилт үзүүлээрэй. За ингээд үзэгчдээ бид хүн залуучуудын өвлөө олимпийн наадмын анхны алтан медальт улсын мастер сумын олон төвний багш инкуертэй та бүхнийг уулзуулаа. Яг одоо энэ гадаа гараад манай олон одоо бас хөгжөөнд дэмжигчид манай тамирчдын дасгалжуулагчдын гэр бүлийнхэн мөн одоо бас спорт холбоотын төлөөлөгд олон хүмүүс та бүхнийг хүлээж байгаа. Томдохгүй иргэд уулзъя.